Санацана. Санацана. Миний нэрийг Гандүмөр Овогтой Ганчимэг гэдэг. Одоо Солонгосын үндэсний боловсролын сургууль эдийн шинжилгээний ажилтнаар ажиллаж байна. Судлаач төвчлийн гарц төрийн бүс байгууллагын гишүүн. Би өөрөө боловсролын мэргэжилттэй. Тэгээд хоёр орны харилцаа болгон улс төр төвөгтэй холбоотой юм бол сайн мэдэхгүй боловсролын салбарын хүн. Тэгээд Монгол Солонгосын харилцаа эрт баядууг гэсэн сэдвийг холбооныхноос даалгавар аваад сарын хугацаанд бий гэсэн илтгэлээ та бүхэнд товч танилцуулъя. Монгол Солонгосын харилцаа гэхэлэр ихэнх хүмүүс 1990 онд дипломат харилцаа тогтоосноос хойш үеийн их ярьдаг. Тэгвэл дипломат харилцаа тогтоосноос өмнөх үеийн харилцаа ямар зүйлс байсан бэ? Та дарж байгаа судалж үзсэн юм аа. Дэлхийн гадаад харилцааны төв бол Монголын гадаад харилцааны төвөөс эхэлгээ гэсэн үг сонсч байсан. Энэ бол ямар учиртай вэ гэхээр монголчууд дэлхийн 3-1-ийг нэгтгээр анхны одоо улс орон зорчих зам мөрийг нээж одоо гадаад харилцааны ихийг тавьсан гэсэн гэж үздэг. Евразийг холбосон худалдааны зам, торгоны зам гэх зам харилцааг анх бий болгосноор дэлхийн гадаад харилцааны төв гэсэ гэж болно. Мөн түнчлэн Японы Монгол чиртэгтний хэлснээр 13-аас 18 дугаар зууны үеийн хүртэл Монгол хэл бол Евразийн дипломат хэл байсан гэсэн тэмдэглэгээ байдаг. Мөн түнчлэн Солонгост ч гэсэн эхнээс Солонгост Монгол хэлийг гадаад харилцааны одоо чухал хэрэгсэлд тооцсон судалж суралцдаг байсан түүхэн баримтууд байдаг. Тэрний нэг нь бол Чосооны үед Монгол орчуулагчид зориулсан ийм 8 бод Монгол хэлийг сурах бичиг одоо Сөүлийн их сургуулийн номын сан хадгалагдаж байдаг гэсэн баримтууд байдаг юм байлээ. Зарим солонгос хүмүүс солонгос бол Монголд эзлэгдэж байгаагүй гэж ярьдаг. Монгол ер нь солонгос орон Монголд эзлэгдэж байсан уу гэмт тийм 1231 онд Өгөөдөө хааны эхлүүлсэн Монгол улсын одоо Кореа руу чиглэсэн жижиг том дайралтууд 40 жил үргэлжилсэн байж би байлээ. Тэгээд Монгол цэргүүд газар нутгийн ихэнх хэсгийг нь эзэлж аваад тухайн үед Солонгос нийслэлийн Канва арал руу нүүлгээд Канва арал дээрээ Монгол зөвхөн Канва арал нийслэлээ эзлүүлэхгүйгээр газар нутгийн бүгдээрээ Монгол цэрэгт эзлэгдсэн ч гэсэн 40 жил гиссэн ийм төв байл юм байлаа. Тэгээд 1270 онд Гонжуу хаан Монгол буутын 1271 онд их Монгол улсад дагаар орсон гэсэн баримт байдаг юм байлаа. Ингээд 80 жил их Монгол улсын их мэддэг доор байсан гэсэн төв баримтууд байдаг юм байлаа. Тэгээд Солонгос хүмүүсийн боддгоор одоо яагаад Монгол эзлэгдэж байгаагүй юм шиг тийм ойлголттой байдаг юм бэ гэж бодож үзсэн чинь ер нь Солонгосын хаан ширээнээс буугаагүй болохоор манайх эзлэгдэж байгаагүй гэсэн байр суурьтай хүмүүс байдаг юм шиг санагдсан. Бас нөгөө талаараа тухайн үе Юангүрний үеийг болохоор нөгөө Жүнгүүгээ уунаараа гэж солонгосчууд их дүгнэлээ гэж болохоор Монгол биш хятад эзлэгдсэн юм шиг түүхийн ойлголт хүмүүс тэгж ойлгодог тал байдаг юм шиг санагдсан. Монгол Солонгосын найрамдлалт харилцааг эхлүүлсэн Хөвлөө хаан болон Тэжагийн уулзалт 1231 оноос эхэлсэн түрүүн хэлсэнчлэн эхэлсэн Монголын олон дайралтыг дисэлгүүд 1259 он Солонгосын Күжүн хаан болохоор хаан хүү болох Тэжагаа мөн хаантай уулзуулахаар Монгол руу ирээдэг. Тэгээд Тэжаа Монгол руу явж явах замд мөнх хаан маань мөнх бүсийг үзүүлээд тэгээд Тэжаа замдаа явж байсан болохоор дараагийн хаан нь одоо хэн болох юм болоо гээд гайхшигт ороод замдаа явж байгаа. Дараагийн хааны ширээний төлөв тэмцэл Монголын дараагийн хаан ширээний төлөв тэмцэл бол Хөвлөө хаан болон Арга бүхий хоёрын хооронд
өрнөсөн байдаг. Тэгээ арга бүхэн болохоор хар хоринд хуралдаа зарлаад өөрөө дараагийн их Монгол улсын дараагийн ханд өргөжлөгдсөн байсан. Тэр үед Тэжээ болохоор арга бүхэн биш худлааг сонгож ирсэн байдаг. Тийм болохоор худлаа Тэжээ маш юугаар баяртайгаар хүлээж аваад намайг хаанаар хүлээн зөвшөөрж байгаа юм байна гэж баяртайгаар хүлээж аваад Солонгост маш их нааштайгаар хандаж их суурин тавьцсан гэж ойлгож болохоор юм лээ. Тэгээд Тэжээ болон худлааг уулзчих явцад Тэжээ хааны аав бас нас нөхчөд тэр үед нь худлаа хаан маш ихээр Тэжээ хаан одоо сайхнаар үдэж өгсөн байдаг. Тэр бүх бас тэмдэглэгдэн үлдсэн байдаг юм лээ. Түүнээс хойш Солонгос хаадтай Монгол гүнжнүүд маш ураг баригдах болсон. 1274 он Солонгосын Чүмэн хаан Монголын хурлын хааны охин анх удаага ураг баригдсан. Үүнээс хойш 5 үеийн Солонгос хаад Монгол гүнжтэй ураг баригдаж байсан түүх байдаг юм лээ. Анхны Солонгос хаантай ураг баригдсан Чэвэн Тэжээ гүнжүүрийн номлолтой хурлын хааны охин байсан. 1259 он Чүмэн хаантай ураг баригдсан байдаг. Тэгээд 3 хүү 2 охин төрүүлэн Солонгост амьдарсан байдаг юм лээ. Тэгээ энэ Чэвэн Тэжээ гүнжүүн болохоор маш их тийм гүйлгээ ухаан сайтай хүн байсан гэсэн түүхэн тэмдэглэлүүд байдаг. Тэгээ Солонгосын алт мөнгөн эдлэл хүн орхиодоо самар зэргийг юан гүрэн рүү одоо явуулж худалдаалдаг зэрэг тийм түүх байдаг юм байлээ. Кёнгийн аймгийн одоо шаврыг одоо нийслэл болох Канва арал руугаа аваачаад ваар сав хийлгээд тэрийгээ бас зарж худалдаалдаг байсан гэсэн түүх байдаг юм билээ. Тэгээ Корея улсын одоо хатан байхдаа маш их эд хөрөнгөлүүлсэн хэмээн одоо түүхэндээ тэмдэглэгдэн үлдсэн байдаг юм билээ. Та бүхэн энэ бунхны зургийг харж байсан уу те? Интернетээр маш их явдаг энэ Монгол гүнж болон Солонгос хааны бунхан гэдэг одоо бол хойд Солонгосын газар нутагтээ байдаг. Хүмийн хаан болон Бочир гүнжийн хайрын түүхээ энэ Солонгосын 5 үеийн Солонгостой ураг барилдсан 5 үеийн хатад дундаа сүүлийн хатан болох одоо энэ Бочир гүнж нь болохоор энэ хоёр хүн бол маш их хоорондоо хайр сэтгэлтэй байсан. Энэ хоёрын түүх бол одоо Солонгосын Ромео Жулиета гэж хэлж болохоор айгүй тийм юу нэр байдаг юм блэ. Бочир гүнж маань болохоор Солонгос талдаа их элхтэй хүн байсан юм шиг байна. Ер нь бол нөхрийг нь одоо хаантныг ингээд хүн хорлохоор ирсэн чинь миний юу бүзүүг тасчаад ор гэж одоо үүдэн дээр суугаад нөхрөө хамгаалж исэн түүх бас байдаг юм билээ. Тэгээд энэ Хүмийн хаан болохоор ер нь их Монгол улсын төгс сүүл хэсэгт хаан шинээр заларж исэн болохоор Монголоос ер нь тусгаарлах бодлогуудыг явж исэн Монголын одоо янз бүрийн тийм одоо Монголоос орж ирсэн соёлоодыг хорж исэн юм хийж исэн тэрийг энэ Бочир гүнж бол дэмждэг байсан гэсэн юм түүх байдаг юм байлээ. Солонгос талдаа илтэй юм гүнж байсан. Тэгээ энэ хоёрын яг бодит зураг нь болохоор одоо түүхэнд бодит зураг нь хадгалагдаж үлдсэн нэг юм билээ. Тэгээд энэ Бочир гүнжийг нас орсны дараа Хүмийн хаан бол айгүй тийм гүн хямралд ороод мартаж чадахгүй нас орсныхан дараа одоо зургийг нь өмнөө тавьж байгаа цуг хоолдог ч юм уу хатантаа гэдэг амьд байгаа юм шиг харьцдаг байсан. Маш их одоо энэ Бочир гүнжид хайртай байсан гэсэн түүхэн баримтууд бол байдаг юм билээ. Тэгээд Солонгос хаан болон Монгол гүнж энэ дундаас одоо төрсөн хүүхдийг Монголд аваачиж Яон гүрэнд одоо тухайн үеийн Яон гүрэнд аваачиж Эрдэм номонд сургадаг байсан гэсэн түүх бас байдаг юм билээ. Тэгээд Монголоос Солонгос нэвтэрсэн соёлууд гэх юм бол
одоо толгой үсний хэв маяг үсний хэв маяг болон Солонгосын одоо хүртэл хурмаа хийхдээ хацар дээрээ улаан тэмдэглэгээ тавьдаг болон үсэн дээрээ одоо ийм зүүдэг зэрэг нь бол Монголоос Солонгост нэвтэрсэн соёл юм билээ. Монгол гүнжнэр Солонгос хааттай гэрлэхээс гадна Монгол руу очсон Монгол хаантай ураг барилдсан Солонгос байдаг. Тэр хүн бол Монгол ки хаан хүү гэж ярьдаг. Солонгос гаралтай Монгол хатан Монгол нэр нь үлзүүрдэг. Тэгээ 1333 онд Монголд нөгөө шивгчин ордны эмэгтэй Гүньё руу орж очсон байдаг юм байлээ. Тэгээд тухайн үед Тогоон Төмөр хаан таалагдаад юу гэх Тогоон Төмөр хааны одоо хатан болсон. Тэгээд 1338 онд Тогоон Төмөр хааны хүүгэн төрүүлсэн ийм Солонгос гаралтай Монгол хатан байдаг юм билээ. Тэгээ Тогоон Төмөр хаан маань их Монгол улсын одоо 11 дэх буюу сүүлийн хаан байсан. 1330 онд 11 настай байхдаа одоо нөгөө Монгол аймаг хоорондын тэмцлээс болоод төр даажиж Солонгосын Тэчондо буюу одоогийн Инчоны зүүн эргийн нэг арал дээр жил хагас болсон байдаг юм байлээ. Тэгээд 11 настай дээрээ 13 настайдаа Монгол буцаж очоод хаан ширээн заларсан ийм төвхтэй юм билээ. Тэгээд 1333-аас 1370 оны хүртэл хаан ширээн заларч байсан гэсэн түүхэн баримт байдаг юм билээ. Тэгээд Тогоон Төмөр хаан тухайн үедээ нөгөө Кипчак гаралтай Данаширийн хэмээх одоо хатантай байсан гэж ярьдаг юм байлээ. Тэгээд Данаширийн хатан одоо нөгөө Данаширийн хатны гэр бүлийн зүгээс одоо өмнө самугдэгдээгээд тэгээд Данаширийн хатан цаазлагдсан байдаг. Тэгээд Данаширийн хатан цаазлагдсны дараа Ки хатантныг хатнаар өргөмжлөх гэсэн боловч нөгөө Монгол талаас Монгол ургийн хүн биш гэдэг утгаар нь эсэргүүцэлтэй тулгараад өөр хатныг одоо Тогоон Төмөр хааны хатнаар өргөмжилж байсан байдаг. Тэгээс 1338 онд Ки хатантан тэр нөгөө баян өмнөх Монгол хатнаас нь төрүүлээд хүү төрүүлсэн болохоор их хатанд өргөмжлөгдсөн байдаг юм билээ. Заримдаа болохгүй. Тэгээд Солонгосчууд Монголын иргэшээлд ор байснараа одоо олж авсан давуу талууд ихэнх хүмүүс нэг орн нөгөө орны одоо иргэшээлд ор болохоор дандаа муу буруу одоо юу гэдэг нь хохиролтой юм шигээр ойлголт байдаг бол Солонгосчууд Монголын иргэшээлд ор байснараа давуу талууд бас байсан Солонгос тал. Тэрний нэг нь юу вэ гэхээр газар зүйн одоо мэдлэг нь нэмэгдсэн. Солонгосчууд энэ болохоор тухайн үеийн одоо газрын зураг тухайн үед Солонгосчууд зөвхөн өөрийнхөө орны газрын зураг ч юм уу өөрийнхөө орны уул ус гол мөрөнд тэмдэглэсэн зураг л байдаг байсан газрын зураг. Тэгээ Монголын иргэшээлд байх хугацаанд маш их нөгөө яам гүрэн ч юм уу ийш тийшээ явдаг одоо хүмүүс нь оршроод тэгээ ийм газрын зургийг буюу одоогийн хятад болон Анхур ТV хүртэл харуулсан зургийг зурсан байдаг юм байлээ. Ингэснээрээ Монголын иргэшээлд ор байснараа газар зүйн мэдлэг нэмэгдсэн. Мөн гадаад орны соёлтой их танилцсан. Тухайн үед Арабаас одоо сахар торгоны замаар орж ирдэг ч байсан ч юм уу, Араб гэдэг орны талаар ойлголттой болдог ч юм уу, Иран одоо давуу талууд Солонгос талд байсан байдаг юм билээ. Тэгээд Монгол Солонгосын харилцааны 19-ээс хойш 19-20 зууны харилцааны талаар ярих юм бол богд танаас шагнал авч байсан Солонгос юм байдаг юм билээ. Энэ хүний нэр болохоор Тэжүн гэдэг. 1910 онд одоо Монголд эмнэлэг байгуулад тухайн үедээ орчин үеийн ангах ухааны аргаар одоо монголчуудыг эмчилж байсан байдаг. Тэгээд тухайн үед Солонгос орн маань Японы колоничлолд байсан болохоор Солонгос хятад байдаг одоо нэг Солонгосын төр засгийн газарт Оросоос ирсэн хандив төрслөмжийг аваад тэр Японы колоничлыг эсэргүүцсэн хятад байдаг төр засгийн газартаа дэмжлэг үзүүлдэг ийм өргийг гүйцэтгэдэг ажил хийдэг байсан юм билээ. Тэгээ ийм хүн
Монголд анх очих болсон шалтгаан нь болохоор энэ Ким Гюш гэж хүн байгаа. Энэ хүн болохоор Монголд цэргийн сургууль байгуулад ер нь бол одоо өөрсдийнхээ тэр төр засгийн газартаа туслах тийм арга сэтж байсан юм байлаа. Тэгээ энэ хүний Ким Гюш гэдэг хүний урилгаар одоо дагаад ИТЖ бол Монголд очиж монголчуудыг маш их эрэмжлэж байсан. Тэгээд тухайн 1919 оны 7 сард одоо Богд хаанаас ИТЖ-нд Эрдэнэ очир гэдэг цол тэмдгийг шагнаж байсан. Тухайн үед монголчууд энэ нэлээдгүй хувь нь одоо Тэнгүү өвчний бол маш одоо зовж байсныг орчин үеийн ангаах ухааны аргаар эмчилсэн байдаг юм билээ. Тэгээ энэ хүнийг нөгөө баруун Унгарын цэрэг 1921 онд одоо хорлож таалал төгссөн ийм эмгэлтэй төвхтэй юм гэлээ. Тэгээ энэ ИТЖ-ийн эмчийн одоо дурсгалын цогцлбор Монголд байдгийг та бүхэн мэдчихэж байгаа тийм. 90 оноос хойш гэх юм бол 1990 оны 3 сарын 26-нд Монгол улс болон Бүгд Солонгос улс хоорондоо дипломат харилцаа тогтоох зарлиг гарч ингээд дипломат харилцаа тогтоож исэн. Түүнээс хойш 12 удаагийн төрийн дээд хэмжээний айлчлал болсон байдаг юм. Төрийн дээд хэмжээний айлчлал гэдэг нь ерөнхийлөгч ерөнхий сайдын айлчлал 12, тэрнээс бусад өндөр албан тушаалтай хүмүүсийн айлчлал бол нэлээдгүй олон байдаг юм билээ. Тэгээ хамгийн анхны айлчлал бол 1991 он Монгол улсын ерөнхийлөгч Пунсмагийн очроод Бүгд Солонгос улсад айлчилж байсан. Түүний дараа 1999 онд Ким Дэжун ерөнхийлөгч Монголд айлчилж байсан. Мөн Багванд ерөнхийлөгч Солонгост айлчилж байсан 2001 онд. 2005 онд Нүүмийн ерөнхийлөгч Монгол улсад бас айлчлал хийсэн ийм төвүүд байдаг. 2007 он болон 2008 онд Монгол улсын ерөнхийлөгч инх баяр 2 удаа Солонгост айлчлал хийсэн байдаг. 2008 онд ерөнхий сайд Исбаяр бас Солонгос улсад айлчлал хийсэн байдаг. 2011 онд Монгол улсын ерөнхий сайд Сүбат бол бас айлчлал хийсэн байдаг. Тэгээд сүүлд Пак ерөнхийлөгч 2011 онд Монгол улсад айлчлал хийсэн байдаг. 2015 онд Хуан Гюхан Солонгосын ерөнхий сайд Монголд хийсэн айлчлал 2016 онд Их Бүдэрж ерөнхийлөгчийн Солонгост хийсэн айлчлал Бакины ерөнхийлөгч Асент оролцох шугамаараа очоод Монголд бас албан айлчлал хийсэн байдаг. Хамгийн сүүлд энэ агийн ерөнхий сайд Монголд бас айлчлал хийсэн ийм айлчлал байдаг юм билээ. Тэгээ 1990 оноос хойш Солонгосын 7 ерөнхийлөгч солигдсон байдаг. Тэрнээс 4 нь бол харилцан айлчлал хийсэн төвтэй юм билээ. Тэгээ корона гараагүйсэн бол энэ жил Монгол Солонгосын 30 жилийн ой болж байгаа учраас мөнжээний ерөнхийлөгч гэсэн Монголд айлчлсан байсан байх гэсэн бодол байдаг юм. Ингээд анхаарал тавьсан явдал баярлалаа. Цаашдаа уг нь өгч байгаа.